Олноо шилэн хэмээн алдарсан цогт гэрэл давлгааг үргэлжлүүлж багаасаа их рүүгээ амладаг эртний сайхан ёсыг дагаж баяр цогт ахтайгаа Сэлэнг аймаг Төвийн бүсдээ шударга сайхан өрсөлдөхийг хүсэж байна гэж өөрийн хуудаснаа нийтэлж улсын хурлд дэвшгээ илэрхийлсэн. Шилэн дансны тухай хууль, төрийн хэмнэлтийн тухай хуулиудын хэрэгжилтэд хяналт тавьж, төсөвт байгууллагуудын зардлыг өнгийж, олон нийтэд дэлгэснээр дарваанхаар хэмээх эртний сайхан хочоо шилэн цогоо болгосон овсгоотой ир. FM-ийн хөтлөгчөөс ажлын гараагаа эхэлсэн цогт гэрэл ах намыг дагснаар албан тушаал бүрийг сэлгэн зайдганснаар барахгүй алтан хүрээтэй нүдний шилийг алтан товчтой дээлтэй хослуулан гангараад чамгүй бэлдсэн болохооч гайхуулаад авсан нэгэн. Шинэ баян цээж өвчтөн үлгэрээр хийсэн бүтээснээсээ илүү авсан машин арилжаа наймаагаараа хил ам таталж явдаг болохыг мэдхнийг нь мэднэ. Тухайлбал зам тээвэр хөгжлийн дэд сайдаар ажиллаж байхдаа ашиглалтаас гарсан мянган вагоныг Оросын холбооны улсаас худалдаж авсан хэрэгт нэр холбогдож байсан ч хэрэг нь өдий хүртэл шийдэгдээгүй. Мөн дэд сайдаар ажиллаж байхад нь ажлын байранд архитан согтуурсан албан хаагчид нь нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэргийн дараа албан тушаалаа өгч байсан ч маргааш нь шахуу сайдын зөвлөхөөр тушаалаа зурулж ирээд тухалсан нь түүнийг ямар өнгөцхөн бодолтой хүн болохыг нотолж байсан. Тэр ийм л шилэн нэртэй шир нүртэй хүн. Түүнд сануулхад багаас нь их рүүгээ амладаг нь Монголын ёсон лав байхгүй. Харин эхээс нь баг руугаа амлаж барилддаг эртний сайхан уламжлал бол биш шүү.